Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Дундад Монголын соёлын солилцооны хөрөг болсон хөрлөн дэлгэцийнхээ бас нэгэн шинэ дугаарыг одоо бид та бүхэндээ хүргэж байна. За энэ ээлжийн нэвтрүүлгээрээ бид Хөлөн Бойр нутгийн маань содон сонгодог уран бүтээлийн нэг болох Сарны дор гэдэг дууны ард дах үлгэр учрыг эрхэм та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлтгэж байна. Сарны дор гэдэг энэ сайхан дуу бол араа үргүү нийт монголчуудын дунд өргөнөр талхсан сайхан дуу байдаг юм а. Ингээд одоо бид хамтдаа нэвтрүүлгийнхээ нарийн уулагт анхаарлаа хандуулъя. Сартай шөнийн сэлүүхэнд сайхан байгаал ганганч байна. Салаад удсан амарга санан дуулан байна гэж ихшилэгдэн эхлэх ард түмний маань сонорт аргагүй даслхан болсон нэгэн сайхан аялгийг та бүхэн антахгүй сайн мэдэх байхтай. Сарны дор гэдэг энэ дуу нь уйрын сонсголонтой хөг аялгуу, борогжун ойлгомжтой үг хэллэгээрээ хүн ардынхаа сэтгэл зүрхэнд хоногшиж зохион бүтээснээс аваад одоо болтол 40 гаруй жилийн турш дэлгэрэн дуулагдаж аль хэдийн орон нутгийн хязгаарыг давж дуу урлагийн содон гайхалтай сонгодог бүтээлийн нэг болсон байна. Энэ дууны үгийг 1981 онд Хөлөн Бойр хотын шинэ бараг зүүн хөшөөний улаан мөчөрд ажиллаж байсан Хадбаяр зохиож 1984 онд Хөлөн Бойр хотын багшийн сургуульд багшилж байсан Сайн цогт ая тааруулсан байдаг. 1953 онд шинэ бараг зүүн хөшөөний хамгаалан балгасад төрж өссөн гоо. Урлагийн тоглолт наадамд цөөхөнч байсан. Хай нэг нь үсцээрээ ортолоод дагаад хөөрөөд доорыгаад явдаг юм гэж нас тулсгалдаг байсан. Тэгэхээр уртаа сайн мэдчихгүй тэр юмас. Сувал болж ирээ сургуульд орсны хойтой манай авлам бүдээдэг байсан юм. Авлам бүгдийн яг дөөрэ ингээд тустай хөгжмөндөр нь хөгжмөнтэй тэгээд аман хоорл бөлөн байна. Дараа суулантай да улаан мочрын багш нарыг дагаад одоо дагаж сурж явдаг байсан юм. Багасаа бол манай ах бол их урлаг дуртай. Улаан мөчр гэж манай зүүн хөшөөний улаан мөчр гэдэг чинь тоглолт гаргахад лөмбөлөөхөд лөмбөн дуртай. Тэгээ тоглолтоос гоотой гэдэг нэг сав хуульчаар хажууд нь игээд наадаг хөхт байсан. Дуу хөгжим гэдэг яг л цаг үеийн гэрчлэгч шиг нэгэн үеийн хүмүүсийн хайр сэтгэлийг үлгэр учир нийгмийн онцлогийг ачаалж байдаг. Сарны дор гэдэг дууны үг анх бичигдэх үед түүний ард нэг эцэг хүнээ хайрт хүүгээ алдсан эмгэнэл болон тэртээ холох гэрийн хүмүүс хязгаарлашгүй мөрөөдөн санагалзаж байсан гэдгийг хэн санаж олох үлээтэй. 1980 онд дууны үгийг зохиогч Хадбаяр Хухотонд суралцж байх үед их хүүн гинт нас барсан гунигтай чимээ сонсгодож аж ахуй нөхцөл зэрэг олон шалтгаанаас болж цаг тухайд нь гэртээ харж хүүхдтэйгээ уулзаж дийлсэнгүй гүн харамсал болон үлджээ. Ингээд яг тэрхүү сэтгэлээр унж байсан чагт хүү гэргий болон гэр орноо мөрөөдөн санагалзах сэтгэл нь Сарны дор гэдэг мөрөөдлийн шүлэг болон хувирсан ажээ. Сарны дор гэдэг дууны үгэнд нэг эцэг хүний сэтгэлийн дуун, нэг гэр бүлийн хайрын түшиг, нутаг усны мөрөөдлийн сэтгэл шингэж байгаа билээ. Хадбаяр Сарны дор гэдэг дууны үгийг 4 жилийн дараа Сайн цогтод гартуулжээ. Сайн цогтой энэ сайхан үгийг үзээд гэртээ харих замдах охорхон зайд ой тархинд нь аянда ая бууж гэртээ харимгчаа биер барин тэмдэглэх агшнаа нэгэн яруу сонсголонтой сонгодог аялгуу ингэж мэдлсэн гэдгээ. Хайрхан нууд алган дээр минь тэгэн үл миний ах турсан ах Сайн цогтын зохиосон ааштай миний хамтрууш Хадбаярын зохиосон үг тий. Энэ дууг бид дуулдаг юм а. Ардын дуу шиг одоо их өргөн дэлгэрсэн ийм дуу.
Энэ дууны төлөө ахынгаа төлөө хамтрах шингаа төлөө одоо их омгсож явдаг. Сартисын сэлөөхөн сайхан байгаалган байна. Салаад утсан амарга би санан дуулан байна. Алсын ода хайрханод алган дээр минь Аля хонгор бүсгүй минь хажууд минь байгаасай. Нэгэн сайхан дуу мэдлэхэд дууны үг зохиогч, ая зохиогч, дуучин 3 нийлж тулгийн 3 чулуушийг суурлан жогчилд манжин нэг ая дуу амнасаа олдог учиртай. 1987 онд алдар дуучин Бүрэнбаяр Хөлбөмбөрийн Араажуу хороонд сарны дорыг шингээж энэ дууга анх удаа цэгэн хөшгөнд гаргасан юм. Тэрнээс хойш энэ дуу нь яг жигүүр ургуулсан юм шиг төг төмөн айл өрхөд нисэн хурж хүмсийн чихэнд хадганшсан сонгодог бүтээл болсон байна. Юутэй хэдгэн 500 гараад явж байна. Оо 500 гараад. Дууны аявэн Его сургууль ихтэй бүжигээс хийдгээс нь тэр шахада тэрийг өлдөөж авч чадаагүй харамсалтай. Его бас сул дарааж хорон төрөөс нэг завсрын жирэг аяг хийдэг штеп. Тий, жирэг аяг. Тэр бодоод 500 юм да. Яг дүүн уртын байх баха. Тий. Яг ихэнд бисэн луда 74 5-аас эхэлж бисэн. Одоо сарны дорыг та аль он зохиосон хүн бэ? Би 84 он. 84 он. 84 оны хавардагсан зохиосон юм аа. Энэ дууг тэгэхэд би цагаантай галбардан цугал багталж байсан юм аа. Тэшээ нь очих 2 жил болсон байсан юм. Ихэд зүүнхчны Улаанбаатар хадаа тэгэхэд дарга байсан. Өднийхөө дагуулж ирээ тоглоод. Тэгээ маргааш ертөнд явахтаар би одоо мартах болсон хүнийг мартахгүй да. Ихснэ тэгэхээр ахаал ийм нэг дууны үг танд өгөх юм уу? Танд аваад өгнө. Таны аявшаад өгнө болгоол гэж. Тэгээд одоо үзэдэ баланда хармалчаад тэднийг мартахчаад. Яс хашаада гэртээ басгүй да. Мартахсан гэдэг холгүй байна. 500 алхам байхачгүй. Тэгээд өгийн үзжээ, яг уншиж байгаад гэнтхэн аяар ороод ирсэн шиг болоод юм. Тэгээд тэгсээд л одоо гэртээ хурцглаа. Чод гэртээ харандаа аваад нэг цаасны бисэн юм дараа дахиж тодуудээ дахиж заслалд ороогүй. Тэр юм дараа болчихсон тий. Тэгээд Сарны дор гэдэг дуу нь олон удааны тоглолт урлагийн тавчнаар дамжин нийт олдны хараа сонортой хүрсэн байдаг. 2002 онд Өвөр Монголын нэрт рок дуучин Урья цагаан сарын үдэшлэгийн тайснаа Сарны дор гэдэг дууг өөрийнхөө өвөрвч хэв намбаагаар үзэгчдэд дуулан хүргэж олонний таашаалыг олсон байдаг бол Монгол улсын алдар дуучин Жавхлан бас Сарны дор гэдэг энэ дууг Монгол улсад амьлуулан дууснаас Монгол улсад өргөнөөр дэлгэрэж улсын дотоод гадаадд уламж их өрнөлт гарсан байна. би 2006 онд намарлыг зүүн халахад болсон. Тэгээд нараажва салхаг би яваад чивдэг. Өөртөө радио тавьсан. Сонин бүдмөр дуулаад энэ радион дээр. Ягсан энэ жоохон хордон дуулсан болохоор би гайхаж. Манай удаан дуулдаг гэсэн юм уу? Тэр хордон дөгжин дуулж гэсэн. Тэр бол жоохон дөгжин дуулж гэсэн. Тэр хөөе
Би дуулж гинөө гэсэн чи тэр гэрдээ хамгаалдаг гайхаад. Хөөе. Манай энтхийн дуустай гэж өнөө хаврнада тэг хичнээн бас нэг их Монголын 800 жил гэдэг нэг тийм бай. Тэгэхэд Чингис юм гэдэг. Манай дуустай. Тэгээд одоо эцгээгүй дахиад сонсож юм байна. Тэгээд сүүлд нь одоо би остын өлөөдөр өртөн зуртаа. Маргааш шүү дээ. Тэгээд сүүлд нь одоо хотгороо чад хаанчгүй хөрөндүүд юм юм лээ. Одоо тэрэгэн дэвштэй жан тий тэгвэл нийтийн дэндүү тавьчихсан жолооч тавьжана да хаанч юм жираа. Игэл төндөр юм болж одоо наран толгох гэсэн тэр нэг зах дэлгүүрт нь шууд төндөр хөдгөдөн газар духхан ганцхан дүүд. Энэ л дүүд их. Тий ганцхан дүүд хийжсэн. Тарте сүннийн сэлүүхэн сайхан байгалган ганцвэн салаад утсан арага саннан долан бай алсын ола харханда алган дээр минь байгаасе алля хонгор бус вимин хачууд минь байгаасе Сартай сүнийн сэлүүхэнд сайхан байгалган ганцвэн санаа дуудсан Сартай шүний сэлүүхэнд сайхан байгалган ганцвэн салаад утсан амарага саннан дуулаад бай алсын ола хархан нууд алган дээр минь байгаа шиг алля хонгор бусвэн хачууд минь байгаа шиг
Сарны дор гэдэг дуу нэн олон хүмүүсд хөрөөлөгдөж, Жанян Зумаа зэрэг орны гадна дотнох аль олон нэрт дуучин болоод хамтлаг мөн одоо манай Хөлбөмбөр орны дуучин урт насан Алиа зэрэг олон дуучдууд чөм өөр өөрийнхөө хөв намбараа энэхүү сонгодог бүтээлийг уянгалан дуулсан байна. Тэдний зарим нь монголоор дуулж, дууны уул хэв намбыг хадгалж, зарим нь хятад хэлээр дэлгэрүүлж, нэн олон сонсогчдод дуунд шингэсэн сэтгэлгийг тольдуулж, зарим нь уламжилт монгол дуу хөгжмийн суурин дээр одоо үеийн элементийг уусган шингээж, энэхүү сонсвортой уянгийн дуунд шин уулгах туун нэмэрлсэн байна. Эдгээ болтол гочлол дуу, найрал дуу, хослол дуу, морин хуурын их шиг зэрэг олон зүйлийн урлагийн хэлбэрээр улиран хөгжиж байгаа нь Сарны дор гэх дууны маш чанга дуу урлагийн амжилтын хүчин болон дуу хөгжмийн уян хадан бүтээл чанарыг харуулсан байна. Одоохонд Сарны дор дуу нь нэгэнтээ тал нутгийн соёлын сонгодог тэмдэг болж, үндэстэн газар орон ба үг хэлний заах хязгаарыг давж, үе үеийн хүмүүсд уламжлагдсан дуулагдж байна. Сарны дор бол тал нутгийн магтаал дуу, хайр дурлалын шүлэг, төрөл садны сэтгэлгийн найдлаг, нэнч монгол дуу хөгжмийн соёлын уламжилт хөгжилтийн гэрчлэл болно. Сэтгэл тоногсон аялгау Сарны дор өргөлжилэн хүн ардынхаа сэтгэлийн хөвчийг чавхдаж, уянгат хугайс үнэнчхэн сэтгэлгээгээр дуу хөгжимд хайртай, амьдралд хайртай хүн нэг бүрийн сэтгэлийг дулаацуулна гэдэгт эргэлзэхгүй. Эрхэмэндэд үзэгчдээ сая бид нийт монголчуудын дунд өргөнөөр дэлгэрсэн Сарны дор гэдэг сайхан дууны үлгэр учраас эрхэм та бүхэндээ хуваалцлаа. Энэ ээлжийн хэрлэн дэлгэц маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахиж баяртай уулзъя. Баяртай.